Цэцэг дөрж капитал самтлагын ахлагч ритм гитарч. Булган капитал хамтлагийн дуучин байна. Номона капитал хамтлагийн бөмбөрч. Тэнгис байна. Капитал самтлагийн бас гитарч. За манай хамтлаг бол байгуулагдаад ерөнхийдөө 8 сар болж байгаа. Тэгээд бид нар бол одоохондоо өөрсдөө уран бүтээлээ гаргаж амжаагүй. Тийм учраас бичлэг кавер уран бүтээлүүд хийдэг. Ямар ч байсан бид нар бол цаашдаа хөгжмөө бол тоглоно гэж бодож байгаа. Одоо мэдээ сонирхчийн зүгээр бол тоглоно өөрсдөө чөлөө цагаа одоо яг гэдэг нь хөгжим тоглож өнгөрөөн гэж бодож байгаа. Уран бүтээлийн хувьд бол ямар ч тодорхой хугацаанд бол кавер уран бүтээлүүдийг хийх байх. За тэгээд яг цагын тултал одоо манай хамтлагийн гишүүдээс заримынх нь авьяас нь тодроод ай зохиодог юм шүлэг зохиодог хүн гарч ирвэл одоо өөрсдийн уран бүтээлээ хийх байх гэж бодож байна. За миний хувьд би сүүлийн 7 хоног ч юм уу маш эрчимтэй Neil Young-ыг сонсож байгаа. Тэгээд Neil Young-ыг өмнө бол яг гэж мэддэг байсан. Гэтэ яг өөрийнх нь одоо Greatest Hits гэж цомгийн алаа сонссон ч тэгэхээр одоо маш их таалагдж байгаа. Монголын төвчм үнэхээр сайхан хөгжиж байгаа. За ер нь бол маш олон хамтлагууд төрөх байх. Тэгээ олон хамтлагууд цомгоо гаргаж байгаа. Тоглож байгаа урсгалууд маш олон янзын болж байгаа. За ер нь бол classic rock, blues rock, psychedelic rock тэр талын хамтлагууд нэлээд олон болж байгаа. Мэдээж тэрнээс гадна electronic rock чиглэлийн тоглолтууд маш их гарч ирж байгаа. За тэгээд бас яг юу гэдэг зөвхөн баруун нэмэхгүй одоо Монголын уламжлалт аялчдын ерөнхийдөө Монголын мэдрэмжийг те орчин хүчтэй хослуулж байгаа хамтлаг бас нэлээд. Би бол ерөнхийдөө дэмжлэхэд бол маш их сэтгэл хангалуун байна. Маш өсөж дэмжиж явж байгаа. Underground хөгжмийг ихэнх Монголын амьд хөгжмийн хамтлагууд underground хөгжим хийж байгаа. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тоглож байгаа дуу хөгжим дууралт нь яг одоо олон нийтэд таалагддаг ч юм уу хүрсэн байгаа тийм дууралт биш. Хамтлаг болон өөрсдийнхээ тийм орон зайг шинэ дууралтыг бий болгох гэж явж байгаа учраас Монголын ихэнх хамтлагууд underground гэж хэлж байна. Радио тур дээр бид нэр ерөнхийдөө яг 3-5 дуудууд гэж бодож байгаа. Үцэд байлгаас авч байгаа. Туулах дуунууд нь төлхөө бас альтернатив чиглэлийн дуу байна. Гэхдээ ихэнх нь надад кавер дуу. Радио тур гэж нэртэй гоё арга хэмжээ болж байгаа юм байна. Урд нь илүү арга хэмжээнд үзээгүй мөхс би одоо ойлголт их муу байна. Гэхдээ залуучуудыг гэж үзээрэй гэж уриалъя. Радио тур гэдэг арга хэмжээ багтаагаа оролцож байна. Тэгээд залуучуудыг бас их сонирхоорой гэж хэлж байна. Тэгээ радио тур 7 дээр болцсон.